За надад нэг эдийн засгийн хөгжлийн яам болон боловсролын яамтай холбоотой 2 асуулт байна. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан төсөл арга хэмжээнд өнгөрсөн хугацаанд 20.5 их найт төгрөгийг зарцуулсан ба. Энэ хийгдсэн хөрөнгө оруулалтын өргөөжийг тооцох боломжгүй байгаа мó? Яагаад тооцоогүй юм бэ? Өнгөрсөн төсөвдөр би бас төсөв баталж байгаа цаг хугацаанд хэлж байсан. Бидний төсөв тусгаж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг ирэмблэх хэрэгтэй байна. Ирэмблж ангилахдаа өргөөжийг тооцож үр ашгаас нь хамгийн их өгөөжтойгөөс нь эхэлж хэрэгжүүлдэг болмоор байна гэж. Тэр гүйцэтгэлийг одоо гаргахтаа ч гэсэн энэ өргөөж ямар байгаа юм бэ гэдэг дээр яагаад ирэмблэлт ангилалт хийгдэхгүй байгаа юм бэ? Энэ дээр нэг тодорхой тайлбар өгөөч гэж. За хоёрдугаарт 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний 65.4% нь бүрэн хэрэгжээгүй гэж байгаа. За үүнд нөлөөлсөн шалтгаан хүчин зүйлүүдийг аваад үзэхээр үндсэндээ одоо масс нь дийлэнх нь дандаа яамдын ажлын хариуцлагатай холбоотой байна. Ажлын уялдаа холбоо хангагдаагүй байна. Баримт бичиг бүрдүүлбэр дутуу байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхой болгоогүй байна гэсэн ийм зүйлүүд. Эргээд нөгөө хөрөнгө санхүүгээс болж шалтгаалж хойшилж байгаа ажлууд бол харьцангуй бага хувийг эзлээд байгаа байхгүй. Тэгэхээр энд хариуцлагын механизм гэж юу байна уу? Ямар хариуцлага тооцдог юм бэ? За хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6-гийн 5-д зааснаар 10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүдийг бид боловсруулах ёстой. 8 хөтөлбөр. Энэ хөтөлбөрүүд ер нь хизээ эцэслэн боловсруулагдаж батлагдах вэ? Нэгдсэн бодлого төлөвлөлт 10 жилийн хугацааны энэ хөтөлбөрүүд хизээ гарах вэ гэдгийг тодорхойлъё. За боловсролын яамнаас энэ засгийн газрын 2 тогтоолттой холбоотой нэг асуулт байгаамаа. 2021 оны 321-р тогтоол, засгийн газрын тогтоол. За энэ тогтоолоор хөдөө орон нутагт ихтэй сургуулиудыг бас одоо байгуулахын зүйтэй гэж засгийн газраас үзээд Дарханд, Эрдэнэтэд, Өмнө говьт сургуулиудын салбаруудыг өргөжүүлэх, шинээр байгуулах асуудлыг зохицуулсан. За энэ зохицуултын дотор орон нутагт ажиллаж байгаа төрийн өмчийн энэ ихтэй сургуульд суралцж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн 50%-ийг хөнгөлөх төр даах тухай зохицуулт орсон байна. Энэ асуудлыг тухайн жил тутамд нь улсын төсөвт суулгаж явахыг боловсролын сайдад үүрэг болгосон байдаг. Энэ хэрэгжээд явж ирсэн. 24 оны 102 дугаар тогтоол, 24 оны 4 сард баха 102 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол болохоор боловсролын одоо энэ зээлийн сантай холбоотой асуудлыг зохицуулахдаа нөгөө 50%-аар хөнгөлөгдөх ёстой асуудлыг маань амжиргааны баталгаажих төвшин хүрээгүй бол гэдэг байдлаар ингээд давхарц 2 өөр иш хувилбартай юм залт орцсон. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр байгаа өнөөдөр хүчин төгөлдөр байгаа засгийн газрын 2 тогтоол 2 өөр зохицуулттай. Орон нутагт байгаа ихтэй сургуулиуд боловсролын яамнаас энэ 50% хөнгөлтийн санхүүжилтээ авъя гингүүд сүүлийн буюу 24 онд батлагдсан энэ журмаа баринаг явуулчихдаг. Өмнө нь нөгөө 3 ихтэй сургууль орон нутагт байгуулахаар шийдвэр гаргасан 321 дугаар тогтоолыг яах ёстой юм бэ? Яг энэс болоод 50% хөнгөлтийг бодоод ялангуяа энэ төвлөрлийг сааруулъя. Улаанбаатар хотод байгаа энэ төвлөрлийг орон нутаг руу сааруулъя. Ихтэй сургуулиудыг орон нутаг руу шилжүүлэе гэдэг энэ бодлого маань өөрөө хэрэгжих боломжгүй болж одоо нөгөө 50% хөнгөлтөнд болоод орчихсон одоо орон нутгийн сургуульд орсон оюутнууд өнөөдөр 100%-аар төлбөрөө төлөх болчоод яагаад төр засгийн юм докторгүй шийдвэр гаргаад байгаа юм бэ гэдэг дээр хүртэл тулж байна. Тэгэхээр энэ тал дээр тодорхой хариулт өгөөч. За хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яам төрийн нарийн бичгийн дарга Батхүү. Ажлын хэсгийн 5 дугаар өмчгөө. За өөрийн төвийн гишүүний асуултанд хариулъя. За 8 хөгжлийн зорилт хөтөлбөрүүдийг өмнө нь ус төслүүдийн боловсруулад улсын хурлд өргөн барьсан байсан. Тэгээ улсын хурлаас буцаагдсан одоо сайжруулалт хийж байгаа шалтгаан бол бас улсын хурлын сонгуультай холбоотой засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шинээр боловсруулагдсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө шинээр боловсруулсан гэдэг олон бодлогын баримт төчгүүд давхар явж ирсэн учраас нийцүүлэх шаардлагатай гэж үзээ буцаасан байгаа. Үүн дээр нэмэгдээд бас шинжилгээ ухааны тухай хуульд заасан зорилт хөтөлбөрийг бас нэмж боловсруулж байгаа. За энэ улсын хөгжлийн зорилт хөтөлбөр боловсруулахтай улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнийг ирэмбэлдэг. Нэгдүгээрт хууль заасан арга хэмжээнүүд нийцээс хуулийн шалгуураар авч үзнэ. За жишээ нь 2024 оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах явцад 1500 орчим төсөл арга хэмжээний санал 80 төгрөгийн санал ирсэн. Эдгээр төслүүдийг бодлогын хэрэгүүлэх чиглэлтэй уялдаатай байдал, хуулийн шаардлага хангасан байдал, бэлэн байдал гээд олон шалгуур үзүүлэлтийг харгалзаж ирэмблээд оруулсан байгаа. Яг одоо хилцэгдээд явж байгаа баримт бичиг дотроо бол
дараалал төсөл арга хэмжээний бичигдсэн дараалал нь бол ирэмбийг харуулахгүй байгаа нөөц бололцоо их үүсвэртэй нийцсэн байдлаар ирэмсэн төслүүд бүгдийг оруулсан байна. Бусад асуултыг хариулдаг явсан. Боловсролын яам. Наранбаяр сайд хайцаа. Төрийн нарийн бичгийн дарга байна уу? Хүлээж явах уу? За нэг хяналт хариуцлагатай холбоотой асуудлаар учрал сайд. Дараад нь одоо 2 сайд. За боловсролын яамны энэ зүгээс энэ засгийн газрын 21 оны 10 дугаар сарын 20-ны тогтоол байдаг. Нөгөө ихтэй сургуулийн сургалт эрдэм шинжилгээний цогцлбор болго орон нутагт хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай. Тэгэхээр сая хамтарсан засгийн газар байгууллагдахдаа энэ орон нутагт ихтэй сургуулиудыг байгуулах асуудлыг дэмжинэ гэж зорилтыг дэвшүүлсэний дагуу бид нар бол энэ хавар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг зарлаад түүнд нийцсэн нийлүүлэлтийг хийх санхүүжилтийг боловсролын зээлийн сан дээр хийя гэж одоо ингэж бодлого боловсруулж байгаа. Нэгсэндээ бол эрэлттэй мэрэгжлүүдээр болоод за хөдөө орон нутаг дах одоо тодорхой мэрэгжсэн мэрэгжлүүдээр элсэлт авахд зээлийн сангаас тэтгэлгээр 100% санхүүжүүлэх бодлого юм хэрэгжүүлэхээр боловсролын сангийн зээлийн сангийн өөрчлөлтийг одоо хийгээд явж байгаа гэдгийг хэлье. За өөрийн төвийг шин тодруулжсоё. За энэ хоёр засгийн газрын тогтоол өнөөдөр хоёулаа хүчин төгөлдөр байгаа нь учраас сайда. Тэгэхээр одоо сая боловсролын зээлийн сангийн асуудлыг манай их хурлын гишүүд ажил хэсэг байгуулад бас нэлээдгүй ажиллалаа. Тэгэхээр энэ ажиллаж байгаа энэ өөрчилж байгаа асуудал дээр үнийг бас анхаарч үзээч. Таны авч хэрэгжүүлээд байгаа энэ давхардж байгаа ялангуяа одоо хоорондоо уялдахгүй байгаа олон дүрм журмыг цэгцэлж байгаа энэ ажлын чинь хүрээнд хийгдэх нэг ажил бол энэ болчиход байгаа юм. Өнөөдөр орон нутагт ихтэй сургуульд элсээ төлбөрөө төлөө 50% хөнгөлтийг авна гэж эдийн засгаа тооцоод орцсон маш олон хүүхдүүд энэ дээр хохирогчолж үлдээд байна. Гэтэл энэ журам нь өөрөө өнөөдөр хүчин төгөлдөр хിവэрэ байгаад байна. 321-р журмаар тогтоолоор баталсан журмын 50% хөнгөлөх заалт нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хിവэрэ байгаад байна. Тэгэнгүүт 24 онд гаргасан журмаа барина гэд яам нь бичиг өгчөд тэр бичгээр л санхүүжилтийг зогсоочод байна. Энэ асуудлыг нэг тусгаалаа авч үзээч гэж хүсмээр байна. Нэг. За санал хэлчлээ. Юу яа гэм дөө одоо ингээд 30 гишүүн